Байсан мэн үү. Батуйгтай ярихсан. Баа. Би энэ нөгөө танаа ангийн их цуулийн ах нь байгаа юм. Болдоо гэдэг хүн байгаа. Ах нь өөрөө яруу найрагч хүн байхгүй юу? Яруу найраг өчтэй. Тэгээ болор цом гэдэг тэмцээнд бас орд 1-2 удаа орж үзсэн. Тэгээд ахын дүү манай дүүгийн ангис сурдаг дээр яруу найраг оролт юм байна шүү дээ, тийм ээ? За. Би өөрөө нөгөө залуу хүмүүсийг одоо дэмжиж яруу найргийн нэг бяцхан тэмцээн явуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээ энд маань одоо энэ тентхийн сэтгүүлч одоо зохиомж соёл урлагийн сургуулийн оюутнууд гэдэг олон оюутнууд өргөнөөр оролцож байна. Тэгээд оюутнууд маань бас нэг 20 хүртэлх хүн байх хэвээр нэг жоохон хүмүүс мэдээлэл жоохон бага аваад хүний тоо жоохон дутах шинжтэй байна л да. Ахын дөө сонирхгүй үзгээл ярьж байна одоо ухаанд. Тэгээд эцэн бол одоо энэ 10 сарын 1-нд юм байгаа юм. Тэгээд ер нь өөрийнхөө зохиосон л одоо яруу найраг шүлгийг одоо тойрох юм байгаа юм. Ахын дөө ер нь одоо ямар шүү одоо төрлийн шүлэг их оролдож байна. Одоо сэдвүүд байдаг шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Яг одоо нэг ерөнхий сэдвүүдээр та их орон ээж аваад тэгээд гатуус ерөнхийдөө энэ их орны сэтгэлгээтэй шийдэгнүүд болсон юм чинь дээ. Яг хоёр нь хоёулаа бүрдөө явж үзсэн болмоор юм байна. Тэгээд өөрийнхөө чиглэмжээр гэдэг автаад явах уу гэж бодлоо өөрийнхөө үнсийг юм дараад. За тэгэхээр энэ тэмцээн бол 3 ангиллалтай байгаа юм миний дүү. Эхнийх нь болохоор нутаг ус, дараа нь болохоор нөгөө нэг аав ээжээ магтанд дуулсан. За гурав дахь нь болохоор их сонин өгөгдөлтэй байгаа юм л да. Одоо дэлхийн ер нь Европын яруу найраг мэргийн тэмцээнд бол энэ 3 сэдв бол орд юм байна. Нөгөөх нь болохоор нэмэх 18 гэдэг сэдвээр ороод ирж байгаа байхгүй. Энэ бол болохоор одоо нөгөө нүцгэн биеийг алдаршуулъя гэж шүлэг байдаг шүү дээ, тийм ээ? Эротик сэтгэлгээ шиг юм байна. Тий, ер нь бол тийм эротик. Одоо эмэгтэй хүний гоо сахныг харуулсан. За, эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо хуурцл гэдэг байдаг ш. Тэрийг одоо яаж нүдэнд үзэгдэхээр харуулах. Одоо тэр чинь урлаг ш та тийм ээ. Одоо хүмүүс бол одоо муу мухагаар ярьдаг. Түүнээс тэр чинь яруу найрагчд бол одоо урлагаар дэлгэн тавьдаг юм байгаа юм, тийм ээ? Тий, тэр тал дээр агандуу ер нь ямар ч үзэл бодолтой байна. Чамд одоо нэг сэдв өглөө тийм ээ. Эротик тийм эрэгтэй эмэгтэй хоёрын тийм нэг одоо сцен өглөө гэж бодоход одоо миний дүү яаж ургуулсан бодож байна. Тэгээд юу ч өмнө нь одоо хуучин сэтгэлгээний шүлгүүнүүд одоо байдаг та тухайлах бол одоо 1900-аад оноос өмнөх ч юм уу 1990-аад оноос хойш өмнөх үнэтэй ийм үеийн шүлгүүнүүд байдаг ч тийм эротик сэтгэлгээний тийм тэгээд тэднээс л арай л наагур сэтгэлтэй яг орчин үеийн нэг ямар тий, ер нь бол аганд зүг ярьж чинь цаг үедээ бол тохирч сэтгэх нь бол чухал тийм ээ. Сэтгэлгээний дээр нэг цаг үеийн мэдэрсэн хүмүүсийг нэг хайр сэтгэл дээр нь янаг ямар. За ингээ. За миний дүү ингээ. За миний дүү их таалагдж чинь. За ах нь ер нь холбоо байгуулах гэж байгаа чамтай хоёр нь хамтарч магадгүй. За хоёулаа яруу найрагч хүмүүс байна. Хоёулаа хүн амьтан сонсож байгаа биш ямар. Хоёулаа нэг мөрөөр нэг эротик шүлэг зохиох гээд үзье дөхөө. Одоо би нэг мөрийг хэлээд чи нэг мөрийг хэлээ зүгээр яг тий одоо яг батлахгүй л дээ зүгээр яг зүгээр нэг сэтгэлгээ юм да тийм ээ. За ах нь эхлүүлээ дөхөө. Цав цагаахан орон дээр янагхан чинийхээ гуйыг хөлнөөс чин хүзүү хүртэл үнсмээр байна. Сэтгэл бодол би чин сэрэл мэдрэмж гэж бодоод түүний цаасаа чин алчаан таслах гэж бодоод тэр их бодлонгүй шүний бодтыг тоорч чамтайхан тэнгэрийн өндөр жаргамаараа. Үнэхээр гайхалтай. Миний дүү бол мэдрэмжтэй байна. За өргөжлүүлье. Би чинийхээ аяг шиг хөмөрсөн хоёр хөхийг чин үнсэж бомбгор хөөрхөн өгцгийг чин мазаж бузрын орчлонгоос тасарч ертөнцийн монхог бусыг мэдрэхүйн үнцэг дээр за ах нэг жоохон бодлоо явчлаа шүү. За ер нь бол болж байна миний дөө. Тэгвэл нэг ийм 3 сэдвээр оролцсон. Ахын тэгвэл чамраа оройдоо нэг яри. За маргааш нэг яри тэхүү. Ахын дүүгийн одоо энэ бүтнэр чин Батуйг хэний Батуйг үлээ? Зоригтын Батуйг. За манай Батуйга тэгээд чи юу яагаар эротик одоо чи жишээ нь бол нутаг ус аав ээж хайр сэтгэлийн шүлгүүд бичсэн байгаа мэдээж тийм ээ. Энэ эротик шүлэг гэхээр одоо ихэнх яруу найрагчид бол одоо оролцсон бичсэн тийм их ховор байдیں۔ Миний дүү тэгэхээр сайн бодоод одоо өнөөдрийн хийсэн юм дэлгэрүүлээд ингээд бичгийг бодоорой заа ёо. За. Тэгээ бас нөгөө им хүний бас нөгөө нэг хөх өгцөг зааман эр хүний бас бахархал тийм ээ. Эдрийг бас нэг тийм одоо заваан гэсэн үүднээс биш тийм нэг урлаг гэсэн үүднээс сайхан дэлгэн тавьмаар байна тийм ээ. Ах нь бас нэг эр хүний эрхтэн гэдэг нэг шүлэг өчөж байгаа.
Тэ. За яруу найрагч бид нар чинь тэгэл яг тэ элен далангуул хүмүүс шүү дээ тийм ээ. Тийм. Таны хэн гэдэг хүн байна? Болтой гэдэг. Тийм болд эрдэнэ гэдэг ах нь одоо нэг юм эмэгтэй хүний одоо бас нэг шүлэг өчгөж байгаа. Эрдэнэсийн агуу гэдэг нэртэй. Тийм эмэгтэй хүний тэр одоо гоо сайхан биеийг одоо эрдэнэс дүрэн агуутай зөөрүүлсэн байх нь шүү дээ тийм ээ. Тийм байна. Тийм. За тэгээ ингэ болтойхоо. за За ер нь таны санджиг бол ойлголоо. Боломжийн энэ дээр өсвөр залуу хүний үед ингээд хамтраад байх болохоор юм байна. аха Гэхдээ нэг зүйл байна. Аваасан зодаа гэсэн зэн ярьсан байх. Бид нэг сэтгүүл зүгээр сураад одоо усын дадлагт гарч байгаа. аха Тэгээ би өөрөөр орон нутгаар явчих санаа байгаад байгаа. Явахгүй ч магадгүй. Орон нутгаар гэдэг нь өөрөө баян онгор явна. Би ч өөрөө баян онгорын зохиолчтой байна гişүн гэж байна. өө за ахын дүү чи мундаг хүү байсан байна. Ах нь бас ер нь хоёлоо уулзаад ярилцвал их юм ярих баха. Ах нь бас нэг юм нээх гээд байгаа. За. Энийний бас чамааг удирдах зөвлөлөөр ч юм уу удирдах ажилтнаар тавьчвал бас чамд цалин мөнгө гээл бас хэрэгтэй л байх тийм. Над ахт нь гол нь зүтгэлтэй нэрд гараагүй юм авьяаслаг залуучууд гол нь оюутан юм сургуулаа төгсөж байгаа залуучууд хэрэгтэй байгаа. Тэгэхээр хоёлоо уулзаа тэхүү маргаашнаас тэхүү ахыхаа дугаарыг тэмдэглээд аваарай миний дүү. За тэгээ маргаашаа сая тэгвэл ярьж хагаад маргааш үдээ хойхондоо бол би заасан. Ер нь маргааш тавтай гэхдээ цаахондоо хэлээ. За тэгээ миний дүү тэгэхээр одоо нэг шүлгээ гол нь өнөөдөр нэг бичээрээ эротик шүлгээ тийм ээ. За баяртай. За баярлалаа.